хөшлийн үзүүлэлтийг сайжруулах зорилт 67.9 буюу хамгийн бага харагдаж байгаа. Энтэй холбоотой нэг 4 асуулт асууя. Энэ Монгол улс хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар олон улсын бас нэлээд олон конвенц гэрээ тунхагт нэгдэж гарын үсэг зурсан байгаа. 1969 он гэдэг тэгэхээр бүхэлбэрийн ялгуурлан гадуурхлыг устгах тухай конвенц хэрэгжил тайлагналт бол ингээд бас харагдахгүй хин хариуцдаг юм. 74 онд иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, эдийн засгийн нийгэм соёлын эрхийн тухай пакт, 1990 онд хүүхдийн эрхийн конвенц гэдэг энэ бүх бичиг баримтан дотор ухаад тайлангууд нь зарим нь 5 жил тутам 4 жил тутам нөөбийн хүний эрхийн хороороо явдаг, тайлагнадаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал нь дандаа хэрэгжил дутуу ингээд одоо эсвэл мэдээлэл нь бүрхэг ч юм уу юм байгаад байгаа. Энэ асуудал энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 5/22 заасан дагуу зарчмаараа одоо дэлхийн нийтийн болон хөгжлийн чиг хандлагад нийцсэн байх зарчим гэж тусгаад энэ дээр олон улсын гэрээ конвенцээр хүлээсэн үүргийн дагуу одоо уялдуулна гэж байгаа. Тэгээ тайлангаас нь харахаар энэ олон улсын гэрээ конвенцтэй холбоотой юм хаана ч оруулалтын ерөөсөй байхгүй. Тэр энийг хэн хариуцах юм бэ? Энэ дээр ямар нэгэн хариулт тодорхой юм авмаар байна. За тэгээ бүр ухаад үзэхээр зарим байгууллагынхаа яг энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал ч юм уу хүний эрхийн асуудлыг үзэхээр холбогдох тайлан ирээгүй энэ төр гэж харагдаж байгаа байхгүй. Та нар өөрсдөө харах юм бол нэлээд юм дотоох шиг байна. За одоо бүр лавшруулъя. Хоёрдугаар асуулт нь хүний хамгийн анхны хэрэгцээ бол орон байр, хоол хүнс гэд явдаг тий. Манад жишээлбэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй нөгөө 110 гаруй хүний чинь 13% нь л орон сууц байранд одоо хамрагдсан байна штэ. Үлдсэн хүмүүс нь бол ингээд зарим туристийн байран, зарим нь айлд, зарим нь айлын хашаан, зарим нь орон гэр байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийн асуудлыг ер нь ингээд яахан анхаарах юм уу, анхаарахгүй юм уу те. Уг нь бол 23 онд барилга хот байгуулалтын сайд, хөтөлбөр нэмийн хамгааллын сайдын хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр гарсан байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг асуумаар байна. Хоёрдугаар асуултанд бүр тодруулаад. Зөндөл олон улсын сайнд жишээ байгаад байдаг. Би бүр аргаа ороод лавшраад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн танил судалгаа авлаа шүү дээ. Ямар зээл авах хүсэлтэй байгаа, ямар боломжтой байгаа гэд асуухаар боломжтой ажил хийж байгаа хүмүүс зөндөл байна. Гэтэл холбогдох 3 байгууллага нь тэр датаг ерөөсөө тандал судалгаа хэрэгцээ авсан гэхээр аваагүй. Судалгаа хийгээд датаг нь явуулахаар боловсруулаад та нар нэгтгэд харж гинөө гэхээр бид нар судлааж хайж ийн, боловсруулах хүн хайж ийн гэд. Гэхдээ тийм одоо хайхрамжгүй хандаж ингэж болдго юм уу? Энд чинь хүмүүс үсттэй, хүний амьдрал үсттэй. За 3 дугаар асуулт нь хүртээмжтэй аюулгүй нийтийн тээврийг хөгжүүлсэн 70% гэжээ. За би зам тээврийн яамал одоо хариулах хэрэгтэй байна. Манай нийтийн тээвэр хизээ хүртээмжтэй болох вэ? Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг автобусаар зорчуулна гэдэг үнэмлэх өгдөг. Орох тоолонд хөнгөлөөр зорчигчдод чангаар дуурдаг нэг үйлчлэг байгаа. Гэхдээ та нар судалж үзсэн үү гэхээр бас байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр автобусанд суудаггүй шүү дээ. Гэсэн мөртлөө нийтийн тээвэр мөнгө төлбөрөөр шилжүүлээд авч байгаа. Энэс өөр шийдэл байж болдгоо юм уу? Жинхэнэ үйлчилгээ гаргадаг газар л нөөцлөгээ хөх үү яах вэ? За дахиад нэг асуудал. Харууны бэрхшээлтэй хүн автобусны буудлын дээр зогсохоор хэдэн намрын автобус ирж байгааг нь харагдахгүй. Ерөөсөө мэддэхгүй те. Тэрийг нэг дуурж мууграгдаг болгодог энэ төр байж энийг хүртээмж 70% гэж ярьж болох уу гэдэг дээр би бүр онцгойлон асуумаар байна. Маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүсэлт байгаа. За дөрөвдүгээр асуулт нь нийтийн биеийн тамир спортын үйлчлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж байгаа. Үйлчилгээний хүртээмж шүү. Гэхдээ энэ нь болохоор 78% та гингүүтээ зарцуулалт нь тамирчдын зардал гэж байгаа. Зөвхөн тамирчид. Мэргэжлийн тамирчдын зардал чинь нийтийн За 1 минут нэмж өгье Саранчулан гүшүүнд. Тэгэхээр яг нийтийн биеийн тамирын үйлчлэгийн хүртээмж гэдэг бол бүх хүн биеийн тамираар хичээллэх орчныг хэлж байгаа. Ажлын байрны дэмжлэг байна, нийтийн явган алхах зам байна, эсвэл фитнест одоо даатгалаараа явдаг ч юм уу, ямар олон улсын хувилбар байна те. Энэ тал руу одоо ямар ажлууд байгаа юм бэ? Яагаад ингээд зөвхөн ийм одоо тамирчдын эсвэл нэг заалны асуудал төр ч юм уу яаж бодоод энэ 78% болсон би бас ойлгохгүй. Тэгэхээр эдгээр энэ зүйлүүдийг сайжруулах дээр одоо ярих ёстой л гэж би бодож байна. Тэгэхээр энэ дээр нэг бүрчлэн юу хийх гэж байгаа, юу хийсэн, яагаад ийм болохгүй байгаа гэдэг дээр хариулж өгнө. За энэ Камглан сайд эхлээд хариулт өгье. За Саранчулан гүшүүний асуултанд хариулъя. За шинэ засгийн газар байгуулагдаж хуучин хөдөлмөр нэмийн хамгааллын яамыг гэрүүлийн яам, гэрүүл хөдөлмөр нэмийн хамгааллын яам гэж одоо шинээр эмхлэн зохион байгуулсан.
За энэний хамгийн гол зорилт бодлого бол хуучин бол бид нар дандаа энэ нийгмийн хамгааллын, нийгмийн халамжийн бодлогуудыг явуулахад ахмадуудад чиглэсэн бодлогууд, хүүхдэд чиглэсэн бодлого, за хүүхдээ ээжид чиглэсэн бодлого энэ төргээ дандаа гэр бүлээс нь энэ салгаж энэ бодлого явуулсан бас нэг тийм сайн үр дүнд хүрч чадаагүй байна гэсэн ийм дүгнэлтүүдийг хийсэн. Тэгээ ямар ч байсан өнгөрсөн 6 сарын хугацаанд энэ өнгөрсөн 15-аас 18 жилийн хугацаанд нийгмийн хамгааллын тогтолцоонд, нийгмийн халамжийн тогтолцоонд зарсан мөнгө ер нь яг эзэндээ хүрсэн юм уу, үр дүн гаргасан юм уу гэдэг асуудлаар нэлээд сайн шинжилгээ судалгаануудыг хийж бас энэ Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас бодлогын зөвлөмжүүд авч ажиллаж байгаа. За энэ хүрээндээ бид нар энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ асуудлуудыг бас ингээд их ерөнхий ярьж явдаг болсон юм байлээ. Маш их ерөнхий. Нийт үндсэндээ хөгжлийн бэрхшээлтийн иргэдийн тоог одоо л дөнгөж бид нар чинь нэг болгож шít. Эрүүл мэндийн яам нэг өөр тоо зарладаг, боловсролын яам нэг өөр тоо зарладаг, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нэг өөр тоо зарладаг байсан. Энийг ямар ч байсан 11 мянга 280 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй байна гэдгээ бид нар 3 яам нэг тоотой болж байгаад маш том дэвшил гарч байгаа. Тэгэхээр мэдээж улсын их хурлд бас энэ төлөөлөл болж 2 улсын их хурлын гишүүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ дуу хоолой болж улсын их хурлд орж ирснээр бол нэлээд тийм эрх зүйн шинжилгээ хийх юм хувьсгалын тохироо бүрдсэн байна гэж харж байгаа. Тэгээ энэ хүрээндээ бид нар өнгөрсөн хугацаанд бидний хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай хууль, за энийг дагсан хуулиуд бол дандаа лозунгийн шин чанартай хуулиуд байсан. Яг үнэ хэлэхэд. Ерөөсөө хэрэгжээгүй ихэнх нь дандаа. Тэгэхээр яагаад хэрэгжээгүйн гэдэг асуудлууд мэдээж л эргэл нөгөө төсөв мөнгөний асуудлууд, санхүүгийн асуудлууд, хүний нөөцийн асуудлууд, бодлого зохицуултын асуудлууд гэдэг олон яамдын уялдааны асуудлаас болж энэ тодорхой бодлогын өөрчлөлтүүд гарч чадаагүй. Тэгээ энэ хугацаанд бид нар энэ олон улсад нэгдсэн конвенцээс ахуулаад, конвенцээр хүлээсэн үүргээс ахуулаад ингээд энэ удахгүй улсын их хурал дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийн тухай хуулийг дагуулж бас нэлээд тийм багц 5-6 хуулиудыг өргөн барихаар ингэж ажиллаж байна. Тэгээ эх 3 жил бол бас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлөө төрийн бодлого яг зорилттой бүлэгтээ хүрсэн ийм бодлого байх болов гэж бодож байна. Давхар бид нар энэ хуулиа дагуулж яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монгол улсын төрөөс үзүүлж байгаа нийгмийн хамгааллын тогтолцооны зураглалуудаа бас хийж байгаа. Энэ талаар таас мэдээлэлтэй байгаа. Би бас байнгын орон дээр энэ тогтолцооны зураглалын эхний загваруудыг бас танилцуулсан. Тэгээд их тодорхой ах дэвсэл гарах болов уу гэсэн ийм зорилт тавьж л бид нар ажиллаж байна. За зам тээврийн яамнаас төрийн нарийн бичгийн дарга Батболд 2 дугаар эндрээс хариулт өгье. За сарын чулуун гишүүний асуултанд хариулъя. Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга Батболд. Тэгэхээр манайд нийтийн тээврийн үйлчилгээнд 50-12 гэдэг стандарт байдаг. Энүүгээр нийтийн тээврийн энэ тавигдах шаардлагуудыг бол заагаад өгсөн. Зогсоол, гишгүүр, бариулаас ахгуулаад бүгдийг заагаад өгсөн ийм стандарттай. Энд бол зогсоолыг зарлах, за бичгэн болон ийм аудио хэлбэрээр зарлах ийм дүрм журамтай. За 2022 онд нийслэлийн иргэдийн хурлаас баталсан нийтийн тээврийн зогсоолын ерөнхий шаардлага гэсэн бас шаардлагыг зааж өгсөн байж байгаа. Энэ дээр нийтийн тээврийн зогсоол дээр байх энэ зогсоолуудын байршлын мэдээлэл, цагийн хуваарийг тавих асуудлыг бас энэ дүрм журмаар зохицуулаад өгсөн байж байгаа. За нийслэлээс өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн шинэ автобуснуудын зогсоолыг зарладаг ийм системийг бол бүгдэнд нь үйлдвэртэн захиалж хийлгсэн байгаа. Зүгээр нөхөн олгорын асуудлыг бол орон нутгийн засаг дарга иргэдийн. За сарын чулуун гишүүн тодруулж сууя. Тэгэд яагаад автобуснууд нь зарлахгүй байгаа юм бэ? Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс автобусанд одоо болтол суудаг болохгүй байгаа? Дүрмтэй стандартаа гэдэг байгаа мөртлөө тэр нь яагаад хэрэгжихгүй байгааг нь л би асуугаад шүү дээ. Тэгээ орон сууцны талаарх мэдээллийг бас мэдээлэл авмаар байна. За Батболд төрийн нарийн нэмж хариулт өгье. 2 дугаар эндэр дараа нь Батсуур сайд хариулт өгнө.
За стандартын хэрэгжилтийн асуудал дээр бид нар анхаарч хяналт тавьж ажиллая. Уг нь бол энэ нийслэлийн нийтийн тээвэрж явж байгаа автобусны жолоочин руу бас давхар хяндаг юм системтэй болсон байгаа. Энүүгээр нь бид одоо илүү хянаж зарладаг болох асуудлыг бол тавина. За зүгээр бид нар дээр ирсэн санал гомдлоор бол ялангуяа тэрэгцэртэй иргэд бол одоо нийтийн тээврээр үйлчлүүлэх бас боломжгүй байна. Тэр болгон хүртээмжмүүтэй бид бол одоо автобусанд сууж чаддгүй, өөрсдөө таксигаар болон хувийн унаагаараа явдгаа гэдэг ийм асуудал байгаа. Энтэй холбоотой ч гэсэн нийслэл дээр энэ зогсоол гарцууд дээр бас өөрчлөлтүүд хийж байгааг та бүхэн харж байгаа. Лазер болон бусад гэрлүүдээр чанга яригчаар бас үе шаттайгаар ийм одоо замаар зорчих нөхцөлийг ч гэсэн үе шаттайгаар бүрдүүлээд явж байгаа. За хэрэгжилтийн асуудал дээр хяналт тавьж ажиллая. За Батцуур сайд хариулт өгье. За орон сууцны хүртээмжийн асуудлын талаар та асууж байгаа шиг байна. Тэгэхээр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд нэг 50000 гаруй айлын орон сууц одоо түрээссэн маягаар явж байгаа. Энийний тодорхой хувь одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд оногдож байгаа гэдгийг одоо та мэдж байгаа. Цаашид бид яах ёстой вэ гэхээр аймагуудад одоо дэд бүтцэд сумдад дэд бүтцэд нь хийгдээд баригдах байгаа орон сууцнаас тодорхой хувийг ерөөсөө орон сууцны сан бий болгоод тэр сангаа одоо залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд орлого одоо багтаа иргэдэд хуваарлах ийм боломжийг бий болгоно гэж ингэж үзэж байгаа. За мөн одоо аслагдсан суурингуудад одоо эр хүртэлх айлын орон сууц эр хүртэлх сумдад 8-аас 15 айлын орон сууцуудыг бид нар барьж эхлүүлэхээр одоо тендерүүд нь зарлагдаад байна. Эний бас тодорхой хувь бол тухайн одоо аймаг сумынхаа удирдлагуудтай ярьж гоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бол хуваарлагдах болно гэж ийм хариулт өгч байна. За Саранчулуун гишүүн дахин тодруулж сууя. Тодорхой хувь гэдэг нь яг одоо жишгт нэг тэдээс тэдэн хувь гэсэн юм рейнж байна уу? Тэгээд журам нь хизээ одоо батлагдах юм бэ? За Батцуур сайд хариулт өгье. Ер нь бол хүмүүсийн хүсэл эрмэлзэлд хангах боломж бол байхгүй. Орон сууцны хувьд ч тэр нөхцөл байдлын хувьд ч тэр гэхдээ бид нар 150,000 айлын орон сууцыг одоо ашиглалтанд оруулна гэж байгаа. Энд бол амны орон сууц хүртэл орж байгаа. Гэхдээ инженерийн дэд бүтцийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар захиргааны дэд бүтцийн одоо халаалтын системийн улсын төсвийн одоо хөрөнгө оруулалтаар хийсэн энэ газруудаараа хувийн хөвчлийн барьж байгаа орон сууцнаас сан үүсгэж байгаа гэж. Тэгэхээр тодорхой хувь гэдэг нь олон талын оролцооны нөхцөл байдлаас шалтгаална. Жишээлбэл зарим аймагт, зарим суманд тийм ээ, зарим дөөрөгч нөхцөл байдлууд нь бол өөр байж байгаа. Гэхдээ бид нар одоо 5 хүртэлх хувийг үндсэндээ сан үүсгээд тэрэн дотроо одоо дарааллын дагуу, хүсэлтийн дагуу ингэж холгоно л гэсэн ийм баримжаатай явж байна. За Банзрагчийн төвшин гишүүн асуулт асууж үг хэлье.